За өнөөдрийн улс төр инхүү хэллээ. Гэхдээ өнөөдрийн улс төр өчигдрөөс эхэлсэн. Өчигдөр Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шитар нүүрсний 36 аптек гэрээг ил болгосон баг. За ингээд энэ 36 аптек гэрээг хараад үзэхээр дийлэнхийн Bod International компани 2019-с 2022 оны хооронд авсан байгаа. За ингээд араас нь дахиад нөгөө улсын хурлын гишүүн Баярмаа Ганбаатарын гишүүдийг явуулж ирсэн нөгөө нэг гашуун сухад ганц мод бомтын төмөр замын барилгын ажил болон за хил холбох энэ ажил болон за үүнтэй дагалдаад нөгөө нүүрс худалдаа авах гэрээг ил болгоо. Энэ мөн баг дүнгээр нүүрс нийлүүлэх юм ашиггүй гэрээ байна гэсэн ийм зүйлийг ярьж ирсний дагуу нөгөө хил холболтын нүүрс худалдан авах гэрээг ил болгохоор шийдвэрлсэн байна. За ингээд өчигдрөөс энэ улс төр хэлсэн. Тэгвэл өнөөдөр ордонд яг юу болж өнгөрөө гэдэг. За өнөөдөр өглөө шүүхийн ерхий зөвлөлийн 3 дугаар чуулган боллоо. За энэ чуулганаар яагаад энэ чуулганыг ярьж байна вэ гэхээр Монгол Улсын ерөнхийлөгч болон их хурлын дарга за ерөнхий сайд гэсэн энэ 3 хүн энэ шүүхийн ерхий зөвлөлийн 3 дугаар чуулган дээр бэлтгэл тавьж үг хэлэх ёстой байсан. Гэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч хөрсөх өөрийн биеэр ирж мэдчилгээгээ дэвшүүлсэн үгээ хэлсэн бол улсын хурлын дарга болон за ерөнхий сайдын төлөөний хүмүүс ирж мэдчилгээгээ дэвшүүллээ. За ерөнхийлөгч өөрийнхөө тавьсан үгэндээ Монгол төрийн шүүгч та өнгөний сүр мөнгөний сүдэрт бүхих ёсгүй гэсэн ийм үгийг агуулсан байсан. За харин Зандан Шитар ерөнхий сайд үүнтэй төстөө баялагын хулгай эрх мэдэлд халагдсан шудраг бус байдлыг таслан зогсоох нь төрийн үүрэг ард түмний шаардлага шүүгчийн ариун үүрэг юм а гэсэн иймэрхүү нэг утгатай зүйлийг хэлсэн байна. За ингээд шүүхийн ерхий зөвлөлийн араас өнөөдрийн улс төр дахиад хүчтэй өрнж эхэллээ. Өнөөдөр Улсын хурлын чуулганаар 3 асуудал хэлэлцэх ёстой байсан. За эдгээр 3 асуудлыг хэлэлцлээ. Харин маргаашийн чуулганд өөрчлөлт орлоо. Улсын хурлын даргын дэргэдэх даргын зөвлөл хуралдаад маргаашийн чуулганы хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулсан. Өглөө 8:30-аас төрийн байгуулалтын байнгаараа нөгөө сайн зориг бүхий гишүүдийн цуглуулсан засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцээд 10 цагаас ерөнхий сайдыг огцруулахаар улсын хурлын чуулганаар хэлэлцэн. За ингэсэн ерөнхий сайдыг огцруулах нөгөө шаардлагад нийтдээ нэг 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн зүйлийг төрийн байгуулалтын байнгын дарга сандаг очир өнөөдөр ярилцлаганд хэлсэн баг. За харин нөгөө талдаа улсын хурлын даргыг ажлаасаа түтгэлзээд нөгөө холбогдоод байгаа хэрэгээ шалгуулаа гэсэн хүмүүсийн гишүүдийн шаардлагад мөн энэ хэмжээний гишүүд гарын үсгээ зурчихсан байгаа гэж. Гэтэл нөгөө нэг шаардлага нь явсаар хагаад огцруулах шаардлагууд өөрчлөгдсөн. За энэ дээр ингээд яг нөгөө нэг шаардлага тавихад голлоод ярьж исэн их төвшин гишүүн өөрийнхөө фэйсбүүкт бичсэн байлээ. Би улсын хурлын даргыг огцруулах шаардлагад гарын үсэг зураагүй ажлаасаа түтгэлзээд нэр холбогдоод байгаа хэрэг энийгээ эцэслэн шийдвэрлэх ийм шаардлагад би гарын үсэг зурсан гэсэн ийм зүйлээр батлагдчих واخ. За тэгсэн ингээд эрх хэрэгч нам ингээ хоорондоо хоёр хуваагдсан баг үзэгч та. Угаасаа мэдчих. Нэг талд нь Зандан Шитар нөгөө талд намар өсгөлэн гэсэн юм хоёр талд хуваагдчихдаг. Гэтэл олонх нь ингээ дотроо хуваагдчихаар одоо нэг сүр хүчин олонх болж хувирна. Яа тэгвэл эдгээр чинь ингээ хоорондоо ингээ хуваагдаад ирэхээр арчс намын 42 гишүүн энэ дунд олонх болж гарч ирэх боломжтой. Энэ дээр гэтэл арчс намын бүлгийн дарга нь өөрөө засгаа авч үзэх сонирхолтой байгаад байна. Тийм учраас арчс намын бүлэг дотроо мөн хоёр хуваагдчихэв. Нэг хэсэг нь бид нар ирэх барьж байгаа энэ намын ийм зөрчилд аль нэг талыг барьж оролцох нь нэгсэндээ сүр хүчний хувьд бол тийм зохистой зүйл биш ээ. Тийм учраас улсын хурлын даргыг огцруулахад ч Конопо дарыг, ерөнхий сайдыг нь огцруулахад ч гэсэн Конопо дарыг. Энэ бол сүр хүчний хамгийн байж болох өндөр улс төрөө гэж зарим нэг гишүүд нь ярьж байгаа. Харин арчс намын дарга бөгөөд бүлгийн дарга улсын хурлын гишүүн цогт гэрэл өөр байр суурьтай байна. Зандан Шитрийн засгийг авч үлдэх нь зүйтэй, засгийн газар доктортой байх нь зүйтэй гэсэн зүйлээр энэ талдаа гарч ирсэн. Ингээд зөгтрлийг дагж байгаа нэг хэсэг нөгөө талдаа
яг сүр хүчнийхээ ажлыг хийя гэж байгаа нэг хэсэг гишүүд болчиход байна. Өнөөдөр улсын хурлын чуулганд цогтгөрөл суусангүй өглөөнөөс одоо тартал нь суусангүй өөрийнхөө өрөөнд бүлгийнхаа гишүүдийг 2-3-аар дуудаж уулзаад яриа хийсэн. За энэ яриа ямар яриа хийснийг мэдэхгүй байна. Ямар тач бүлэг нэг шийдвэр дээр байх нь зөв үү гэсэн зүйлийг шаардсан тодорхой. Гэхдээ энэ нэг зүйл дээр байх байр суурь нь засгийн газрыг тогтвортой байлгах гэдэг юм уу? Эсвэл бид нөгөө нэг энэ талд гарч чадгаа гишүүдийгээ дэмжиж тэднэрийнхээ хийж байгаа улс төрийг сүр хүчнээ хийгээд аль алийг огцруулах тэр кнопо дараад явах юм уу гэдгийг ярилцсан байна. Тэгэхээр зарим нэг гишүүд нь бол бүлгийнхаа шийдвэрийг дагнаа гэсэн ийм тойрон утгыг хэлж байгаа. Зарим нь болохоор яг чөлөөтэй илэрхийлээд Арс нам сүр хүчин байх хэвээр сүр хүчин юу их хэвээр вэхээр энэ ирэх хөрж байгаа намын зодоонд оролцох албагүй бид нар аль алийг огцруулах кнопо дараад явах нь зүйтэй гэсэн зүйлийг ярьж байгаа. За ингээ маргааш өглөө их улс төр өрнөх нь байна. Өглөө 8:30 төрийн байгуулалтын байнгын хороо уралдаад араас нь 10 цагаас ерөнхий сайд Зандан шидрийг огцруулах талаар улсын хурл дээр хэлэлцэн. За энэ улсын хурлын одоо даргалах нь мэдээж булган туяа даргалах бах улсын хурлын дэд дарга. За улсын хурлын дарга амар баясгалан өөрөө энэ хурлыг удирдах юм бол одоо харагдах байдлын өвч ёс зүйн өвчөр нь болохгүй байх гэж бодож байна. Нөгөө талдаа өөртөө зөрчилж байгаа хүнийг өөрөө огцруулах гад улсын хурлын дарга хийн гэдэг бол ёс зүйд жоохон тийм баг. Гэсэн чинь бас нэг юм мэдээлэл. Ардчилсан намынхан маргааш одоо чуулганаас завсарлага авах ийм мэдээлэл явж байгаа. Энэтэй холбогдуулаад бүлэг завсарлага авахаар бол яах вэ гэсэн улсын хурлын дарга тухайн үеийн одоо хурлыг удирдах байгаа дарга шийднэ. Гэхдээ тухайн асуудлыг шийдээд ингээд явдгаараа явна. Тийм учраас нэг цагийн завсарлага өгөх юм уу хэдэн өдрийн завсарлага өгөх юм мэдэхгүй байна. Гэхдээ энэ нөгөө нэг хуулиндаа өөрөө 3 хоногтой ерөнхий сайдыг хөцрүүлэхээр 3 хоногтой шийднэ гэсэн учраас энэ хуулийнхаа хугацаанд багтаагаад энэ асуудлыг хилцнэ гэсэн зүйлийг улсын хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Баасан төрч өнөөдөр хэлсэн байна. За ингээд өнөөдрийн улс төрийн нэг иймэрхүү хөдлөө маргааш яг ерөнхий сайд огцрох уу? Эсвэл улсын хурлын дарга нь ажилласаа зүтгэлцэх үү гэх мэтчлэн нөгөө нэг их улс төр бүр хүчтэйгээр явагдах нэ.